Яг одоо энэ хурлын эрцийг иргэд олон нийт маш сайн хараасаа гэж би хүсэж байна. Яагаад гэвэл энэ хуралд эрцээ бүртгүүлж ирээгүй гишүүд бол атсан шалаатай альч талд гарч чадахгүй байгаа. Ялсныхан талд орно гэсэн тийм одоо алцхансан гишүүд байгаа гэдгийг нэгд цохон тэмдэглэмээр байна. Хоёрдугаарт би одоо энд орж ирсэндээ маш их харамсаж байна. Энэ танхимд орж ирсэндээ. Уг нь бол би энд орж ирвэл өстой хийж бүтээгээд алаад гайхуулаад ядчил хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө гайхуулаад алчих юм бах гэсэн чи энэ дотор чи ерөөсөө л багцалцсан. Энэ дотор чи ерөөсөө л энэ Монгол улсаа тонн дээрэмждэг маф бүлэглэлийн эрх ашиг болсон тэдний хандив мөнгөөр орж ирдэг олонхтой ийм л газар байсан юм байна. Тэгээ би одоо өнөөдөр бараг л өдөртөө олдог нөө инфлюенсерийн цалинг сард 2 хувааж авч ээж одоо би ингээ хулгайч нарын нэг болоод ингээ дуудуулаад явж байна. Одоо Монголын ард түмэн болоод энэ их хурлыг 3 хувааж болж байна. Миний ажигласнаар. Эрх ашигын талд үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод улс их хурлын гишүүд юу ч мэдгүй дунд нь эргэлзээд гайхаад тэнэгэлзээд аль нь зөв юм болоо гэд гайхаж байгаа иргэд болон улс их хурлын гишүүд. За тэгээд засаг төр тогтвортой байгаасаа гэсэн иргэд болон улс их хурлын гишүүд ийм л 3 төрөлд хуваагдчихна.